Манай нэг багийн дугаараар Бүрбаатарын мөнх тулга өргөдөж ирсэн байна. Мэдээ үзэх гэлээ. Арангаа сарн дээр гарсан анхны аймаг болно. Танд хэрэгтэй мэдээллийг бид хүргэх болно. Өдөө орнот Монгол улстай болж байгаа процессуудыг та бүхэндээ цаг алт руугаар хүргэх нь манай нэвтрүүлгийн зорилго юм. Надад асуулт байна. Надад асуулт байна. Харин та бэлэн үү? Урилгыг хүлээж аваад ирж оролцож байгаад баярлалаа. Тэгээд манай бас үзэгчдэд өөрийгөө товчхон танилцуулаач гэдэг. За энэ төрөнд урьсанд баярлалаа. 1986 оны 3 сарын 3-нд Үгийн нур сумын сумын эмнэлэгт төрсөн дөө. Миний аав өвшрүүлэх сумын угуул Үлзий утгын Бүрбаатар Монгол улсын тод манлын уяач. Ажилтны гавьяатай ажилтан. Монгол улсын зөвлөх инженер хүн бидэг. За миний ээж бол Үгийн нур сумын харьяат Санж Бэрлигийн төмөрч өтөр. Ямар сургууль төгссөн бэ? Ямар мэргэжил ажил эрхлэлтийн байдал нь? 93 он. 8 дугаар ангита явж Америк нэгдсэн улсын 12 жил төгссөн. Олон улсын их сургуулийн, олон улсын харилцааны сургуулийг, олон улсын эдийн засгийн харилцаа гэдэг мэргэжлэр. Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлэр Raffles институт гэдэг энд санхүү, удирдлагын академийн, төрийн удирдлагын мастер, бизнесийн хувьд барилга ухсралтын хөрөнгө оруулалтын чиглэлээр барилгаас олсон ашгаараа стартапууд гэдэг. Тэгээд гарааны санхүүжилт, анхны хөрөнгө оруулагч. Тэгээд тэдний нэг маань бол одоо Улаанбаатар хотод залуучууд сайн мэднэ. Ер нь залуу гэлтгүй бүх хүмүүсийн хэрэглээ болсон. Гадаа гарч гараа өргөж такси өрдөг гэсэн шүү дээ. Одоо бол орон дотроос орцсныхаа үүдэн такси дуудаад төлхөр мөлхөр энэ тэмдэд мартсан юм а бүгдийн л одоо UB кадр хөргүүлж шүү дээ. Энэ компанид анхны энжил хөрөнгө оруулагчдын нэг болсон. Улаанбаатар хотын хүн болгоны хэрэглээ болсон. Энэ жишээ. Малчтынхаа түүхий эдийг, махыг Улаанбаатар хотын сая 500 мянган хэрэглэгч нар руу хүргэх үү? Малчтынхаа амжиргаан дээр бид нэр яаж энэ орчин үеийн технологиг ашиглах уу гэдэг дээр стартап компани байгуулсан явж байгаа. Одоо миний хийж байгаа нэвтрүүлэг ерөнхийдөө энэ залуу үеийн төлөөлөл яг юу бодоод байгаа, хаана яваад байгаа. Нөгөө бизнесийн талбарт ирж тэр хааж гисэн ингээд асуудлууд байгаад байдаг хэрнээс огт арилж өгдөг нэг юм асуудал байна. Яригдчихсэн асуудлууд яригдаал байдаг. Шийдмээр л яваад ямар ч үр дүн гарахгүй. Энийг одоо таны зүгээс юу гэж харж байна? За жишээ нь ажлын байран дээр хоёлаа. Тэгээд фокуслаад хараа. Хамгийн тулгымдсан асуудал байхгүй залуу хүмүүсийн хувьд. Төрөөс юу өссөн бэ гэхээр та нар бид нарыг энийг хийхэд бити саад болгоч л гэж. А яг тэрнтэй адилхан өнөөдөр залуучуудад энэ жижиг дунд үйлдвэрлэлийн эрхлэхэд тэр зээлийн олгоод өгөөч. Бити тэр зээлийн одоо танил талч гэдэг юм уу? Эсвэл өөрсдөө бити авчаач. Төр өөрөө энэ хувийн хвшлүүдийг дэмжихгүйгээр төр өөрөө ажлын байр үүсгэх гэж байхгүй. Монгол улсад 330 сум байна. 330 сум нэг брэнд бүтээгдэхүүн гаргая л да, тийм үү? Тэгэхэд энэ 330 сумын борлуулалтыг энэ олон сүлжээ дэлгүүрүүд нөгөө франчайзууд чинь. За манайх нэг 700 800 нэр төрлийн бараатай юм аа. Танаа нэг 10 сумаас нэг 10 брендийг авъя. Гэхдээ та нар яг сайхан олуулсан стандартыг хангасан, хүний эрүүл мэндийг хангасан. Ийм хийгээд өчөөч бид нэр 4-500 дэлгүүрээр зарья. Гэх юм бол нэг сум өстө босоол. За тэрийг нь төрийн бодлогоор хуульчилж өг. За та нар маань орон нутгийн одоо ядаж нэг 10 сумаас тий брендийг аваад сум орон нутгийн эдийн засгийг дэмжих юм бол аслагдсан сумууд дэмжих гэдэг юм уу тий. Дэмжих юм бол бид нэр татварын тим хөнгөлт үзүүлье. Аслагдсан сумдуудаас жидүү дэмжиж ажиллах юм бол танай компани дээр тодорхой хэмжээний татварын хөнгөлтүүдийг үзүүлье гэдэг. Төрийн бодлого ингэж л явах ёстой. Тэгэх юм бол өрсөлдөөнөөс чанар бий бол. А тэр чанартай бүтээгдэхүүн Улаанбаатар хотын сая 500 мянган хүн дээр борлуулагдчих. Арангаа таниахаар яг яавал хөвчүү. Ажлын байр. Ажилгүй орлогогүй хүмүүс хөгжих боломжгүй шүү дээ. Юугаа яаж хөгжих юм бэ? Хөгжил гэдэг чинь олон юмар ярьдэн шүү дээ, тэ. Орчноо сайжруулна. Эдийн засгийн хувьд сайжрах ёстой, боловсролтой болох ёстой, эрүүл мэндтэй байх ёстой. Энэ болгоны чинь нийлүүлээд хүний хөгжсөн, эсвэл хотыг хөгжсөн, аймгийг хөгжсөн гэж хэмжинэ. Яаж хөгжих вэ гэхээр эхлээд хүн хот ажилтай, орлоготой байх ёстой.
эдийн засгийн хөгжил бий болсны дараа аймагт төсөв бүрдээд эхлэн тэрүүгээр орчноо сайжруулах хэрэгтэй. Тийм үү? За ингэ явах хэрэгтэй. Улс орны хэмжээнд манай аймаг ямар онцлогтой юм бэ? Юун дээр тулгуурлаж хөгжих юм бэ гэдгийг харах хэрэгтэй байхгүй юу? Улс төр гэдгийг одоо таны хувьд яг юу гэж ойлгох вэ? Одоо бол ардчилсан нийгэмд төрийг ард түмэн өөрсдөө төлөөллөөрөө бий бүрдүүлж. Тэгэхээр ямар ард түмэн байна? Ямар тим төр үүс? Санал худалдаж авч ийн гэдэг чинь энэ улсын төр аль хэдийн давбурцсан байна. 96 сая төгрөг цалин авахын төлөө 2 тэрбум төгрөг гаргаж байгаа үед одоо ямар төр үүснэ гэж ойлгож байгаа энэ сонгуулийн зардал, энэ мөнгө, тараалт энэ болгон чинь эргээд дандаа бидний эсрэг. Байгалийн баялаг бол ард түмний өмч гэж байгаа тийм. Тэр дээд чатандаа авилгал гэдэгдээд нэг төмөр замын залуугаас дээрээс нь хүртэл $1 3 тэрбум төгрөг гарч ирдэ шүү дээ. Баригдсан л тэр баригдаагүй нь одоо хэд байгаа бүүм. Нөө сонгогчийн боловсралгүй ард түмэн бий болгочтой. Одоо манай Монгол улсад нэг тийм эргэлтийн цэг хэрэг болчихсон. Яг энэ хэвээрээ үргэлжлүүлдэг бид нар өдрөөс өдөрт үнэн өсөөл, өдрөөс өдөрт амьдрал буураад, өдрөөс өдөрт нөгөө жижиг дундуудчаа авчигдаад бизнес эрхлэгчид ямар ч орлогогүй болол тэгэл яг нэг аквариумны загас шиг нэг дээрээс халамжийн мөнгө юм хоол имэрчтэй те. Ингээл сүргээрээ ингээл нэг мэдээ оруулангуут л ингээл үерэл шаваал нэг пупагээ цутаагаал сүргийн бүтцтэй болол. Аквариумны загас гэж төсөлж байгаа шүү дээ. Яг нэг тиймэрхүү юм руу орчиход байгаа байхгүй. Их нөгөө сонгуул монгол болох гэж байгаа шүү дээ. Тэгэхээр манайхан тэрэн дээр хэрсүүлэх. Ямар ард түмэн байна тэм төр үүснэ л гэж хэлдэг. Төрд хяналт тавьдаг бүлэгч нь өөрөө иргэний нийгэм буюу төрийн бас байгууллагууд. Нийгэмд сайн сайхан зүйлийг авчирдаг хүмүүс нь өөрсдөө залуучуудын нийтлээд. Бид нар энэ нийгмийн хамгийн том хохирогч нар болдог зүрх сэтгэлийнхээ асуудлаар ханддаг. Тийм насан дээрээ өөрчлөлт авчирж байгаа хөөг. Залуучуудын хийсэн хөдөлгөөн бүр тухайн улсад эерэг үр дүн авчирсан байдаг. Тэгэхээр залуу хүмүүс хизээч за энэ улс орныг дампууруулах, за газар нутгаа зараатах гэж явдаг залуу хүн байдгүй л байхгүй юу? Залуучууд улс төрийн оролцоотой байх хэрэгтэй. Энэ улс орны эзэн, энэ нийгмийн хамгийн том хохирогч болох хүмүүс учраас нийгэм дээр болж байгаа процесс дээр залуучууд маань өөрсдөө оролцохгүй байхаар илүү их боломжоо олж, илүү их дуу хоолой баримлуулж таны дуурсан нэг нь болохоор энэ намын ингээ бүс далаагч гэдэг юм уу цүнх хэрэгч гэдэг юм. Ингээд хадлуулаад эхлэхээр өөрөө ингээ чимээгүй байх юм тал руу яваад байна. Өөрөө хариуцлагагүй хууль байгаа учраас л нөгөөдөл тоохгүй шүү дээ. 4 жилийн дараа дөнгөй чинь 50-аа гэж хүлээж байгаа шүү дээ. Тэнгүүт нь ирээл за дөрөөс тэдэн төгрөг гусаад ирлээ маа. Хаасан. Энэ тогтолцоон дээр л бид нэр хууфтагдахгүй зөв сонголтуудаа хийж байна. Дээрэс нь төрд орсон хүн, хууль баталж байгаа хүн өөрийгөө хамгаалах биш. Эхлээд эх оронд нь явнаа. Хоёрт одоо орон нутаг нийгэм эренбий хамгийн сүүлд хувийн эрх ашиг явнаа. Төрд орхиж байгаа хүмүүс айл ихний дээр хувийн эрх ашиг юмнуудаа орхицсон байх хэрэгтэй хүмүүс. Говийнхаа юмыг төмтөлөх гээд байгаа бол бизнес л хийлдэ. Улс төрт орж байгаа хүмүүс, хууль батлах байгаа хүмүүс тогтолцоог энэ авилгацсан ч гэдэг юм уу. Энэ тогтолцоонд чинь нэг алдаа байгаад байна шүү дээ. Тэр симхигээр нь л мөнгө урсчаад байгаа байхгүй. Тэр хяналтыг л сайжруулах хэрэгтэй. Хууль баталж байгаа. Бид нэр дэндүү нийтээрээ хүлцэнгүй ард түмэн юм байна. Тэмцдэггүй ард түмэн. Жагсахынгууд надад хамаагүй надад. Аргагүй л дээ өнөө маргаашийнхаа зээлэнд дарагчаад байгаа байхгүй. Өнөөдөр ажиллахгүй бол маргааш зээлээ төлөхөд хэцүү болчиход юун талбай дээр гарч зогсон. Энэ улс төрийн асуудал биднэрт хамаагүй гэсэн нэг юм давлгаа яваад. Залуучууд ялангуяа та нар улс төрт орвол муухай, улс төрийн үзэл санаагаа хэлвэл муухай, тавтгаж авч явах ёстой, гой уцалж явах ёстой, улс орны асуудал, улс төр бол та нарт хамаагүй. Хэсэг бүлэг ингээ сонгогчдыг багцлцсан хүмүүс мөнгөнд явахгүй залуучуудын бүлгийг улс төрөөс холдуулад шүү дээ. Та нар тэгэл агаараа сайхан наргиц ингээл вэж бодлогоор залуучуудыг холдуулад. Үндсэн хуулийн эрх зүйн онолч гэдэг юм улс төрийн онолын анхан шатны боловсралтай болох хэрэгтэй болчихж байгаа. Гэтэ манай ард түмэн нийтээр
боловсралтай болж байгаа өдрөөс өдөрт ер нь бид нэр хэрсүүлж байгаа гэдэгтэй найдаа. Аймгийн төв дээр амьдрал нэг өөр байна. Сумын төв дээр амьдрал нэг өөр байна. Залуучууд. За хөдөө малчин залуугийн хувьд бас амьдрал өөр байна. Асуудлууд өөр байна. Хөдөөгөөс ингээ хот руу, хотоос гадаад руу гэдэг юм залуучуудын урсгал. Залуучууд бүгд гадагшаа явах сонирхолтой болсон. Монголд бидний ирээдүй алгаа. Нэг суманд нэг 40 төрлийн албан ажил байна. Өөр ямар ч ажлын барь байхгүй. Тэгээд нэг хүнсний дэлгүүрийн хувийн бизнес эрхлэгч гэдэг хүмүүс байна. Худалдааны бизнес. Жидүү алга байна. Тэгэхээр тэнд жидүү очих хэвээр. Тэнд ажлын байр бий болох хэвээр. Суманд нэг 1000 хүн мэдээж хэрэг бизнес хийхлээр чинь ашиг орлого бага байт юм уу? Тэгэхээр тэр жидүүг л Улаанбаатарт холбож өгсөн. Улсын төсвөр дээр хулгай хийж явахын оронд тэр орчныг сайжруулах хэвээр. Суманд орон сууцнуудыг барих хэвээр. Залуу малчтын хөнгөлөлтөө зээлээр ипотекийн зээл аваад амьдарч явах хэвээр. За аймаг руу орж ирээ. Сая хөдөө сумын төв хоёрыг ярьсан ш залуучуудын хувьд тийм. Ажлын байр яаж бий болох вэ гэхээр энд чинь эдийн засгийн эргэлт байж ажлын байр бий болно шүү дээ. Манай аймаг чи уулын нэстэ яг зам дээр өгөхгүй бүх хурцтай. Би боддгийн. Улаанбаатарын зайсанд яагаад хөдөө аж ахуйн сургууль баг? Гадалгаа хийдгүй юм уу? Газар тариалан чи энэ хажуу хүнд энэ төвшрүүлэх суманд байж чинь. Энд ирж оюутнууд нь дадлага хийдгүй юм уу? Мал аж ахуйн сурж байгаа оюутнууд чинь гадаа гарч ингээ малаа ингээ харддаг юм уу ингээ барьж үздэг юм уу те? Дэвтэр дээрээс л ингээ бүх мал аж ахуйг ойлгох шин. Тийм байж болохгүй шүү дээ. Бүх юм чинь одоо англиар бол practice makes perfect гэж ярьдаг те. Дадлага төгс үр дүн бий болгоно л гэсэн үг шүү дээ те. Хөдөө аж ахуйн сургууль чинь манай энэ Арангад ирэх хэрэгтэй баг. Тэрнтэй чи хамт 100000 оюутан хүрээд ирж шүү дээ. Аймгийн төв 24000 иргэн дээр дахиад 100000 оюутан хүрээд ирлээ. Энэ 100000 оюутан чи идэж уудын баг үст. Чи 21 аймаг Улаанбаатар дархан Эрдэнэттэйгээ бүх хөдөө аж ахуй сонирхсан оюутнууд чинь Арангад хүрээд ирж шүү дээ. Ар гэрээс явуулж байгаа мөнгө манай Аранга аймгийн төвд шингэх болтын баг үст. Тэнгүүд барилгын компаниуд Арангад ч өст орон сууцд амар зарагдаж штэ гэл өндөр аашингууд чинь би бол нөгөө нэг кофе шопууд ч уралдаж нээгдээл те нөгөө CUGS-үүд чинь нөгөө 100000 оюутнуудыг чинь хооллохын тулд энэ тентхийн болонд л дэлгүүр хошоо бизнесүүд цэцэглэн өст. Одоо энэ цэцэрлэгт хүрээлэнгүүт ч өст залуучуудаар буцалж идэм байгаа өст. KFC, CU, Burger, Tom's, Cafe Bene, PC game юу гэдэг. Арангаан бүх сумдууд чинь ядаж ирж 100000 оюутанд маха зарна өст. Тэгэхээр энд оюутнуудыг төлрүүлэх ёстой. Нөгөө хөдөө аж ахуй чинь энд л байгаа шүү дээ. Бүгд Арангад байна. Манай Арангаан төлөөлөл очиж ярьж нөгөө хөдөө аж ахуйн сургуулаа манайх авъя л гэж дуурахгүй бол тийм сэтгэлтэй хүн байхгүй бол тэр чи өөр газар аваа явчих шүү дээ. Сэтгэлтэй улс төр хийж нааш нь бодлого татах хэрэгтэй. За тэр TC-г юу гэдгийг Эрдэнэт рүү нүгэл хамаагүй те. Улаанбаатар хот сайхан чөлөөлөгдөл эхэлж шүү дээ. Нөгөө төвжирэл мүдрэл чинь байхгүй болвол ганцхан зөв шийдвэрийн ард айгүй олон асуудлууд шийдэх боломжууд нь гараад ирчих. Гараад ирчих юм. Товчхон хэлэхэд бид нэр баруун үдэ аймагуудаа барилгын материалаар хангахад л манай аймаг тасрал болсон. Нэр дэвшинтэй. Сөхөрлөлт. Нэр дэвшин өсөлтөө өгсөн. Айж юм. Юунаас нь байдаг юм? Тэгээ ер нь бол залуучууд бол манлайллыг хүлээждэг. Тэгээ хин нийгэм маань ингээ манлайлаад явхад залуучууд тэрийг дэмжихэд дандаа бэлэн бичдэг. Нэг хар сэр баг байдаг. Манай Арангаан залуучууд ер нь бид нар чинь их тийм оюунлог хүмүүсийн өрөөд мод штэ. Залуучуудтай энэ улс төрийн боловсрол болгоод аймаг орон нутгаа хөгжүүлээгээд явж байгаа танаа хамт олон үнэхээр их талархлаа. Амжилт хүсье. Баярлалаа.